Сайн байцгаана уу? Тулгын согт тавтай морил. За өнөөдрийнхөө дугаараар яг өмнөх дугаарын адилаар маш аимшигтай, маш хүнд маш тийм зүрх сэтгэл өвтгөн ийм хэргийн талаар ярих гэж байна. За тэгээд энэ хэргийг жирэмсэн эмэгтэйчүүд болон сэтгэл зүйн докторгүй за тэгээд янз бүрийн хүнд зүйл сонсч чаддгүй хүн байх юм бол яг одоо гараарай гэж зөвлөх байна. За тэгээд сонсомоор байх юм бол сэтгэл санаагаа маш сайн доктортой болгочоод энэ хэргийг сонсоорой гэж хэлье. За энэхүү хэрэг нь 2022 оны 10 сарын 27-ны оройн 5 цаг 27 минутанд Пучин хотын цагдаагийн хэлсэн нэгэн дуудлага ирснээр илэрдэг. За тэрхүү дуудлага нь болохоор нэг бага насны эмэгтэй хүүхэд ор сургуу алга болсон болтой шалгаад өгөөч гэсэн дуудлагыг Пучин хотын захиргааны төрийн албан хаагчаас өгсөн байдаг. За яагаад энэ Пучин хотын захиргааны албанаас ингээд цагдаа нарт мэдүүлэг өгсөн бэ гэхээр энэ Пучин хотоос жил болго ингээд цэцэрлэгч явдаггүй хүүхдүүдийг судалгаа авд юм байна л да. За тэгээд судалгаа аваад явж исэн чинь нэг айл заяо. Ерөөсөө огт хаалгаа тайлахгүй. За тэгээд залгаад уцаа авахгүй. Залгаад уцаа авахлаарэ манай хүүхэд аав дээрээ байгаа. За тэгээд аав руу залгаад асуухлаар болохоор манай хүүхэд ээж дээрээ байгаа гэсэн тийм хоёр тал руугаа чигсэн те нэг рүүгээ юм чигсэн байдалтай иймэрхүү дуудлага хариу өгсөн байгаа. За тэгээд үүнийг сэжиглсэн Пучин хотын захиргааны албанаас цагдаа хэлцэд мэдүүлэг өгсөн байгаа юм л та. За ингээд мөрдөгч энэхүү мэдээлэл дуудлагыг хүлээж аваад хүүхдийн ээж рүү залгадаг. За ингээд хүүхдийн ээж рүү залгахад уцаа авахгүй болохоор мөрдөгч Жисүүгийн ээж мөн үү цагдаагийн газраас холбогдож байна. Яаралтай холбогдоорой гэсэн мессежийг явуулаад 1 секунд болоогүй байхад ээжээс дуудлага ирсэн байгаа. Сайн байна уу? Жисүүгийн ээж мөн байна. Юу болов гэсэн тийм юу ч болоогүй юм шиг тийм дуудлага байсан байгаа юм л та. За мөрдөгч болохоор Жисүү охин ор сургуу алга болсон гэсэн тэмдэглэлд бүтгэгдсэн байна. За тэгээд Жисүү охиныг асууж ингээд тань руу холбогдож байна гэсэн тийм хариу өгдөгөө. За охины ээж болохоор юу яриад байгаа юм бэ? Охиноо түр танилиндаа харуулах гээд үлдээж гисэн байгаа. Охин сайн байгаа гэдгээ. За ингээд мөрдөгч энэ охины ээжээс тэр танилынхан гэрийн хаягийг аваад за тэр гэрийн хаягтай ойролцоох цагдаагийн пост руу залгаад за очоод энэ Жисүүгээ охин байна уу? Очоод шалгаад өгөөч гэсэн тийм үүрэг өгсөн байгаа. За тэгэд энэхүү цагдаагийн постноос нэгэн цагдаа энэ гэрийн хаягийн дагуу явж очоод шалгаад үзсэн чинь гэрт огт хүн байхгүй байдаг. За тэгэд мөрдөгч рүү залгасан байгаа. Энэ гэрт хинч алгаа хүн амьдэрдэг юм шиг байна. Уул нь энэ хаягн дээр нэг юм 20-од насны одоо залуухай эрэгтэй хүн оршин суудаг гэсэн бүртгэл байна гэсэн тийм дуудлага байсан байнамаа. За мөрдөгч шууд дахин ээж рүү залгаад энэ юу болоод байна гэж асуусан байгаа. За тэгсэн чинь ээж нь болохоор цагдаагийн газраас залгаад байх нь танилынхаасаа очоод охиноо авчихсан. Одоо би том хүү болон охинтойгоо нэгэн буудалд амрах гад одоо байж гинэ гэсэн тийм хариу өгсөн байгаа. За одооноос хэдүүлээ энэ охиныг яг л урдын адилаар Жисүү гэд дуудаад явчих. За Жисүү охин бол 2022 он гэхэд 4 настай ийм жоохон охин байсан байгаамаа. За ийхүү мөрдөгч Жисүүг яг зүгээр эсхийг шалгах гээд ээжээс Жисүү юу хийж байна? Зургийг нь явуулаад өгөөч гэж гуйсан байгаа. За тэгсэн чинь төд бодлого нэг нүдний шил зүйлсэн хүүхдийн зураг мессежээр ирдгээ. За тэгэхээр мөрдөгч зургийг үзэхэд дэм буудлын ор биш болтой байсан. За мөн 4 настай гэхэд арай л том хүүхд шиг харагдсан гэж одоо сүүл тайлбар өгсөн байгаа юм л та. За ингээд мөрдөгч өөрийн биеэр очиж шалгахаар байгаа буудлынхаа хаягийг явуулаа гэхэд битгий ирээрээ сасан нөхөр маань лөөраар хэрэгт орж цагдаад баригдаж байсан юм аа. За тэгээд тэр үеэс ахуулаад манай хүүхэд цагдаа харахаараа таталтай өдөг болсон. Сасан нөхөр маань одоо над дээр ирж байгаа болохоор өөрт байгаа хамгийн ойрхон цагдаагийн пост руу яваад очиё. За тэнд очиод Жисүү охиныг шалгуулчаа. Та нар ч одоо ямар яшигтай юм бэ гэж баргийн мундуудсан шахуу тийм хариу өгсөн байгаа. За ингээд мөрдөгч энэхүү яриаг сонсоод нөхөрлөө залгаад тодруулга авдаг. За тэгээд нөхөрлөө залгаад одоо хаяг хаана явж гинэ, юу хийж гинэ гэж асуусан чинь сөөвлөөс эхнэрлүүгөө одоо хуучин салсан эхнэрлүүгөө явж гинэ. Тэнд манай охин хүү хоёр байгаа гэсэн. За тэгээд очоод уулзчаа тантай холбогдё гэсэн тийм хариу өгсөн байгаа. За тэгээд үүнээс нэг цагийн дараа мөрдөгч юус хариу ирэхгүй болохоор энэ эхнэр нөхөр хоёр руу залгасан байгаа. Тэгсэн чинь эхнэр нөхөр хоёрын хоёулангийнхан утас шууд унтарсан байдалтай байсан байгаа. За ингээд мөрдөгч тэр шүнжэнгөө энэ охинд санаа зовоод тэгээд өглөө болмогц шууд энэ охины ээж аав руу хоёр руу залгасан байгаа. За тэгсэн чинь Жисүүгийн ээж нь уцаа авсан байгаа юм л та. За тэгээд Жисүүгийн ээж болохоор за охиноо дагуулад одоо цагдаагийн пост руу явж гинэ. Тэнд очиж шалгуулчихад болно үстэй гэд тэгсэн байгаа. За тэгээд Жисүү охины ээж за цагдаагийн газар ирчлээ шүү. Энд ингээд шалгуулж шүү гэд мөрдөгч рүү залгаад за мөрдөгч энэ байгаа цагдаагийн постн дээр яван очтгоо. За ингээд мөрдөгчнөр энэ цагдаагийн пост дээр яван очтол
нэг 30 гаруй насны эмэгтэй ингээд хүүхдийн өөрөвч байдаг шүү дээ. Хүүхдийн өөрөвчөнд нялх юм хүүхэд болтой хүүхэд өөрчгсөн цагдаагийн постн дээр хүлээж исэн байгаа. За тэгээд Жисүү охин хаана байна гэдгсэн чинь энэ манай ингээд Жисүү охин гэд хэлсэн байгаа юм лаа. За тэгсэн чинь энэ Жисүү охин мөнгө гэж үгээд цагдаа нар гайхах шүү дээ. Яагаад гэвэл энэ Жисүү охин чи 4 настай гэж байгаа шүү дээ. 4 настай хүүхд чи одоо нилээд том болчихсон те. Хүүхдийн өөрөвчөнд бол үүрэгдэхэргүй ер нь тийм том болчихсон хүүхд байгаа шүү дээ. За тэгсэн чинь гайхаад цагдаа нар энэ охин чи яг мөн үү 4 настай охин чи гэдсэн чинь мөн гэд ингээ гүрээгээд байсан байгаа. За тэгээд мөрдөгч болохсоо. За тэгвэл юу ч гэсэн манай төв цагдаагийн хэлс рүү явж шалгуулъя гэд дагуулад явдгаа. За тэгсэн чинь цагдаагийн машин дотор хүртэл заяа. Жисүүя гэд ингээд дуулж бүүгэж мөглээд хүүхдээ яриад нэрээр нь дуудаад исэн гэж байгаа байхгүй. За ингээд төв цагдаагийн хэлс яг мөрдөгчнөр болон энэ Жисүүгийн ээж очмогц энэ нөгөө өмнөх цагдаагийн пост байсан шүү дээ. Энэ цагдаагийн постны албан хаагч цагдаа энэ мөрдөгч рүү дуудлага хийсэн байгаа. За тэгсэн чинь тэр дуудлага ямар дуудлага байсан бэ гэхээр мөрдөгчөө энэ таны сая дагуулж авсан эмэгтэйтэй холбоотой хэрэг болтой. Нэгэн хүнээс дуудлага ирлээ, гомдол санал ирлээ. Би танд энэ гомдол саналыг мессежээр явуулъя гэд хэлсэн байгаа. За тэгээд тэр мессеж дээр юу гэж бичигдсэн байсан бэ гэдгийг та бүхэндээ орчуулж уншиж өгье. Ажлаа тараа танд тайлбарлая. Би хүүхдтэйгээ хөөгдөх болчиход байна. Уучлаарай, юу болсныг мэдэхгүй байгаа ч туслаж үнэхээр чадахгүй нэ. Ганц л удаа тус болооч гуйж байна. Ганцхан удаа зөвхөн нүрийг л харуулад өгөөч гуйж байна. Тэгвэл банкны дансаа явуулчихаа мөнгөнд тусламж л үзүүлье. Өөрөөр туслаж чадахгүй. Уучлаарай. 5 минут хүрэхгүй гэсэн намайг шоронд хорчгон штэ. Туслаач гуйж гинэ. За тэгэд энэ мессеж яг ямар утга учиртай вэ гэхлээр байна шүү дээ. За Солонгос болохоор ийм хуучин зүйлсээ ч юм уу те. Тэгээ янз бүрийн хэрэггүй зүйлс ингэж зардаг ийм сайт гэдэг байхгүй одоо аппликейшн. Тэгсэн чинь тэр аппликейшн дээр нэг хүн хүүхдийн хувцас зарнаа гэд зар оруулсан чинь наад хувцсыг чинь би авъя гэд авахаар болсон байгаа. За тэгээд энэ зарна гэсэн хүн энэ худалдаж авах гэсэн хүн чинь хоорондоо уулзнаа тий. Тэгээд энэ хувцас худалдаж авч байгаа хүн биш тий. Энэ хувцас худалдаж авч байгаа хүн би ингээ ганц бие ээжээ танаа насны охины хүүхд бас ингээд өсөгдгөө би ингээ амьдрал хэцүү жоохон хэцүү байдгаа гэж одоо ийм янз бүр яриа өрнүүлсэн байгаа энэ хоёр хоорондоо. За тэгээд төд удалгүй энэ хувцас худалдаж авсан хүнээс над ийм туслаач хүүхдээ тэр харуулаач хүүхдээ ингээд зээлээч гэсэн юм мессеж ирсэн байгаамаа. За тэгэд энэ нь ерөөсөө сэжиг бүхий байсан болохоор энэ хувцас зарсан хүн цагдаад мэдэгдсэн байгаа нь энэ байгаамаа. За тэгээд энэ хувцас худалдаж авсан хүн хинбэ те энэ мессежийг өгүүлж авсан хүн хинбэ гэхлээр энэ Жисүүгийн ээж байсан байгаа. За тэгэд энэ Жисүүгийн ээжээс мөрдөгч асуудаг. Чи яахлаарэ хүний хүүхдийг ингээд зээлээч хүүхдээ төр өгөөч гэсэн тийм утга бүхий зүйл яриад гуугаж явж идэг үлээ гэд Жисүүгийн ээжээс асуусан байгаа. За тэгсэн чинь Жисүүгийн ээж юу ч дуурахгүй амаа үддгээ. За ингээд тэр үүргэвчэнд одоо тэг хүүхдийн үүргэвчэнд үүрүүлсэн байсан нялх хүүхд байсан гэсэн чинь. За энэ хүүхд хинбэ гэж цагдаа нар эн чинь Жисүү гэсэн энэ хүүхд чи хийн гэдгсэн чинь энэ Жисүүгийн ээж нөхрөөсөө салаад нэгэн залуутай одоо болцоод тэр болцсон залуутайгаа хамт амьдраад за ингээд голоосоо хүүхдтэй болсон хүүхд нь хүүхдийн өөрөвчөнд хүүхд байсан байгаа. За ингээд мөн Жисүүгийн аавыг дуудан шалгахад буудлын руу явж ийн гэдэг зүйл огт худлаа байсан байгаа. За тэгээд Жисүүтэй хамгийн сүүлд лөөврийн хэрэгээр шоронд хоригдох үедээ л уулзсан гэсэн одоо тийм мэдүүлэг өгсөн байгаа. За тэр үе бол 2019 оны 8 сар гэж байгаамаа. За ингээд намайг шоронд байхад бол ууган хүү маань эхнэр маань ингээд хоёулаа ирж намайг ингээд эргэж тойрж уулздаг байсан гэсэн мэдүүлэг давхар өгсөн байна. За ингээд хүүхдүүдийн аав шоронгоос гараад ээжээс нь ингээд салсан болохоор огт одоо тийм тоогоогүй хүүхдтэйгээ уулзаагүй гэсэн бас хариу өгдөгөө. За тэгэд шоронд орсон хугацаа бол 2019 оны 8 сар. За тэгээд одоо мэдүүлэг өгж байгаа өдөр бол 2022 оны 10 сарын 27 байгаа шүү дээ. Тэгэхээр манайхаа баг ингээ 3 жил шахуу Жисүү охинтой энэ аав нь юусоо уулзаагүй байсан байгаа байхгүй юу? Бүхэл бүтэн аав хүн штэ. Охинтойгоо уулзахгүй 3 жил болно гэж байх юм аа. За одоо Жисүүгийн ээжийг Соо гэж дуудаад аавыг нь хэдүүлээ Ким гэж дуудъя. За ингээд байж байтал Соо Жисүү охиныг төөрүүлж хайсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. За тэр төөрүүлж хайсан гэх өдөр бол 2020 оны 9-р сарын 24-ний өдрийн шөнийн 11 цагт
цэцэрлэгт хүрээлэнд орхин явсан гэсэн мэдүүлгийг өгдөг. За тэгэхээр манайхан бодож үзье те. 2020 оны 9 сар Жисүү охин хэдтэй байх ёстой байсан бэ? Жисүү охин тэр үед дөнгөж 2 настай байх ёстой байсан байгаамаа. За тэгээд 2 настай хүүхдийг ээж нь цэцэрлэгт хүрээлэнд төөрүүлж хайсан гэсэн мэдүүлгийг цагдаа нар сонсоод бүр шоконд орсон байгаа юм л та. За ингээд цоогийн мэдүүлгээр Жисүүд дэлгүүрээс ундаа авч өгөөд хувцс хэд давхарлаж өмсүүлээд хаяаж явсан гэх аимшигт мэдүүлгийг давхар өгдгөө. За ингээд Соо болон Ким ээлж дараалан худал мэдүүлгийг ар араасаа хэлж ярьсаар байсан байгаамаа. За тэгээд цагдаа мөрдөгч нарын одоо энэ мэдүүлэг авч байгаа хүмүүсийн хэлж байгаагаар болно шүү дээ тий. Энэ Ким, Соо энэ хоёр хүн болно шүү дээ тий. Зүгээр л худал үеийг зүгээр л яг л хоол идэж байгаа юм шиг бүр амар амархан заяа. Зүгээр учир зүггүй л худал хуурмыг ингээд ар араасаа хилээд яриад яваадсан гэ боддоо маха мэдүүлэгтэй. Энэ мэдүүлэгт донд нь ер нь үнэн гэж зүйл ерөөсөө огт байхгүй зам маха. За яагаад маха энэ Ким болон Соо ингээд худал хуурмыг мэдүүлэхийг ингээд ар араас нөгөөд те ерөөсөө авцалдахгүй зүйл яриад яваад байна вэ гэхлээр биш те. Жисүүгийн ээж Соо Лөөврийн 10 удаагийн эрэхтэй. Аав нь Лөөврийн 8 удаагийн гэмт эрэхтэй. Ийм аимшигтай лөөвчд байсан байгаа. За ингээд Жисүүг орхиод явсан гих нөгөөх цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой бүх хэрэгүүд за мөн дуудлагуудыг шалгаж үзэхэд огт бүр янз бүрийн те гэмт хэрэг те янз бүрийн зүйл ерөөсөө огт олдоогүй байсан байгаа. За 2019 оноос 2022 оны хооронд төөрсөн алга болсон гих Жисүүгийн настай ойролцоо те бүх хүүхдүүдийг шалгаад үзсэн чинь тэр дунд нь Жисүү охин байхгүй байсан байдаг мааха. Жисүү охидын эмдэгт үзүүлсэн түүхүүдийг мөн шалгаж үзэхэд төрөх үеийн болон элэгний Б вирусын вакцин хийсэн байна гэсэн тийм түүхэл байсан байгаа. За тэгэхэд нэраа хүүхэд ч биш те ээжээсээ төрөөд бараг сар болгон шахуу вакцин хийлгэж те ингэж явдсан штэ. Тэгсэн чинь Жисүүгийн хувьд биш те зөвхөн элэгний Б вирусын л вакцин хийлгсэн байна гэсэн тийм түүх байсан байгаа. Тэгэхээр одоо энэ зүйлээс харахад ээж аав нь те энэ Жисүү охинд ямар ч хайр халамж те ямар ч анхаарал тавьдаггүй байсан энд илт байгаа зү. За мөрдөгчд Соо Ким нарын худал мэдүүлгийг нэг нэгээр нь хагалж буталж ирсэн байнамаа. За ингээд шалгалтын явцаас дуртахад энэ Соо гэгч нь нөхөр нь шоронд орсноос хойш санхүү болон за тэгэл амьдраланд ороод сэтгэл зүйн бас дороотолд орж нийгмийн халамжаас ингээд нийгмийн халамжийн мөнгө авахар юм бүтээл хийлгсэн байна. За тэгээд нийгмийн халамжаас энэ Соо гэгчинд хурж ирээд байр байдалтай танилцсан байдаг. За тэгээд тэр нийгмийн халамжийн хүний тэмдэглэлээс дуртахад байж тээ. Соогийн гэр бол зүгээр нохон хорой байсан. Бараг хүн амьдрах боломжтой юм уу гүм үү? Тэнд хүүхэд яаж амьдарч исэн гэмээр байр байдалтай байсан тухайн үед. За тэгээд тухайн үед 13 сартай гих Жисүү охин бол тэг хүлтж ороогүй те босч чадахгүй бүр те шим тэжээлийн дутагдалд орсон юм уу гэлтэй байсан. Бүр мөсгөө явж исэн. Ерөөсөө босч явж чадахгүй юм хүүхэд байсан гэсэн тийм тэмдэглэлгээ байсан байгаа. За яг хүүхэд ондоо байж магадгүй л дээ. Гэхдээ энэ нийгмийн халамжийн ажилтны ярианаас бол биш дээ. Ерөөсөө 13 сартай хүүхэд мөсгөөж явж гинэ гэдэг бол бас ховор зүйл баха. Тэгээд дээрэс нь 13 сартай гэж харахааргүй туранхай эцэнхий тийм хүүхэд байсан гэж байгаа байхгүй юу? Жисүү охин ямар байдалтай, ямар айлт байсан болоо мааха. За ингээд Соод бол 3 гар утас байсан байгаа. За тэгээд гар утсыг цагдаа нар шалгаад аваад үзсэн чинь Жисүүгийн холбогдлолтой Жисүүгийн зураг ердөө 10хан ширхэг те байсан байнамаа. За тэгээд тэрнийх нь бараг 4-5 зураг нь болохоор Жисүү охины биеийн дээр янз бүрийн тууралт үүсчихсэн бүр аимшигтай зураг байсан байгаа. За ингээд дараагийн мэдээлэл бол Соогийн гэрийн доорх 24 цагийн хоолны газрын эзнээс ирсэн мэдээлэл байсан байгаа. За тэрхүү эзэн нь болохоор Соог шөнийн ажил хийдэг байсан байх та гэж боддог байсан. За учир нь болохоор Соо шөнө болохоор л гэрээсээ гарч явж байгааг ингээд ажиллаж исэн гэсэн мэдүүлэг байсан байгаа. За тэр үе бол 2019 оны 8 сар гэсэн байгаа. За үүний дараагаар Соогийн уган хүү гэх хүү 2020 оны 1 сарын бүр дүн өвлөөр шүн заяа. Ингээд подолгтой гадаа явж исэн байгаа. За тэгээд үүнийг энэ хоолны газрын эзэн хүн хараад цагдаад дуудлага өгөөд те цагдаад хүлээлгэж өгсөн байгаа. За тэгсэн чинь цагдаагаас Соотой холбогдсон чинь би гадуур ажилдаа явж байна. Манай хүүг зүгээр гэрт нь оруулаад өгчөө. Би гэрийнхаа хаалганы одоо кодыг та нар руу мессежээр явуулчих гээд хэлсэн байгаа. За тэгсэн чинь цагдаа нар болохоор юу яриад байгаа юм бэ? Хүүхдийг хурж иж аваа. Тийм зүйл байх боломжгүй байд юм аа. Хурж иж аваарай гэдгсэн байна. Тэгсэн чинь энэ
бяцхан хүүгийн нагац ирч гэх хүн шөнийн үүрийн 4 цагт энэ хүүг авахаар цагдаагийн газарт ирсэн гэж боддог маха. За ингээд мөрдөгчнөр яг тэр тухайн өдрийн энэ соогийн картны гүйлийг ингээд шалгаад үзсэн чинь дэм бодлоор үйлчлүүлсэн байх нь тогтоогдгоо. Хүүхдээ орхиод те 2-2 бяцхан хүүхдээ орхиод нөхөртөө байж иж одоо буудал юу яг юу их үү? Хэлэх мууг болтохгүй. За дараагийн шалгалтаар үйлээ шүү дээ. Энэ соо Кимийг шоронд байх хугацаанд 7 хоногт 3-4 удаа эргэж очдог байсан байгаа. Энэ соогийн гэрээс шорон хүрэх хугацаа болно шүү дээ. Нэг талтаа 2 цаг. За тэгээ ирж очих юм баг ингээд 5 цаг болдог байсан байгаа юм л та. Тэгтэл энэ соо гэх чинь энэ Кимийг шоронд байхад эргэж очихдоо зөвхөн ууган хүүгээ дагуулж очдог байсан гэж байгаа юм. Тэгээд Жису охин хаана байсан тодорхойгүй. Гэртээ байсан юм уу? Хаана хүнд харуулсан ямар ч тодорхой. За тэгээд мөрдөгчнөр энэ хугацаанд чи энэ нөхөртөөрөө очдог байсан хугацаанд хүнд охиноо харуулад ингээд явдаг байсан бэ гэсэн чинь би охиндоо зүгээр юм бөөрхий будаа тэгээд уух зүйлс ингээд гаргаж өчөөд явдаг байсан. Тэгээд өөрөө одоо мөсгөж очоод ингээд өөрөө гүйж очоод ичдэг байсан. Тэр гэртээ газараа байдаг байсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээд энэ үеийн ноёлоо шүү дээ тий. Жису 2 настай байх үеийн яриа штэ маха. 2 настай хүүхэд ганцаархны гэртээ дор хаяж 5 цагийн турш байж ин гэж байх уу. За ингээд соо Кимийг шоронд байхад очоод уулзаад за ингээд Жису ойрд их өвдөж байгаа, халуураад бөөлжөөд цэцэг алдаад байгаа гэхэд болохоор Ким яаралтай эмнэлэг яваач эмнэлэгч явж үзүүлээч гэсэн чинь эмнэлэг явах тийм өвчин бол биш ээ. Эмнэлэг явах шаардлагагүй гэртээ тэгээд байж ин зүгээр баха гэсэн тийм хариу өгсөн байгаа. Одоо Кимийн мэдүүлэхэр. За ингээд Жисуг өвчтөе хүнд байна гэх үе болно шүү дээ. 2019 оны 12 сарын сүүлээр байсан баг гэж байгаа байхгүй. За ингээд 2020 оны 1 сарын 3-ны өдөр Жисугийн бие маш хүнд байх үед соо ээжийнхээ үүрийг умартан интернетээр танилцсан хүнтэйгээ анхныхаа босоог хийх гээд хүүхдээ орхиож явсан байвал яах юм баха. За мөрдөгчд энэ бүх мэдээллийг цуглуулад Жисугийн аав буюу Кимээс за чи шоронд байхдаа ингээд Жисуд санаа зовж байсныг чи мэдэж байна. Бид нар олж мэдсэн. Үннээ хэл гэхэд Жисугийн аав зүрхэн уйлсан байгаа. За намайг шоронд байхад илгээмж ирсэн. Тэр илгээмж дээр Жису нэг л болж өгөхгүй байна. Амьсгалахгүй байна. 2 дахь хүүгээ явуулсан. Одоо дахин хүүхдээ явуулж чадахгүй нь Жису хүнжилт боогоод балкон дээр тавьчихсан гэх илгээмж ирсэн гэсэн аимшигт мэдүүлгийг Ким цагдаа нарт хэлсэн байгаа. Ингээд Жису охин амьд биш байгаа нь ингээд цагдаа нарт мөрдөгчдөд ингээд ойлгомжтой болж эхэлсэн байгаамаа. Энд нэг учир битүүлэг зүйл ярьсан байгаа шүү дээ тий. Та нар сая сонссноо. 2 дахь хүүгээ алдчаад дараагийнхаа хүүхдийг ингээд алдмааргүй байна гэсэн илгээмж ирсэн гэж байгаа шүү дээ тий. За тэгсэн чинь энэ Жису бол биш шүү дээ тий. Айлын 2 дахь биш, айлын 3 дахь хүүхд байсан байгаа. За Жисугийн өмнө нэгэн эрэгтэй хүүхэд байсан байгмаа энэ Ким соо хоёрын голоос гарсан. За Солонгост бол байж тээ хүүхэд төрөөд 100 дахь хоногийг ингээд яг л амар нэжгээр тэмдэглэдэг байхгүй. Тэгсэн чинь энэ хүүхэд 100 дахь хоног дээр нас барсан байсан байгаа. За тэгээд мөрдөгчнөр энэ талигаач хүүхдийнх нь хэргийн материалтай танилцаад үзсэн чинь тэр материал дээр нь ингэж бичсэн байсан байгаа. Хүүхдээ шүн сүүгийн нөхөхөө сэрээсэн чинь хүүхэд маань амьсгалахгүй болчихсон байсан. За тэгээд бид хоёр ингээд яаралтай эмнэлэг очиж үзүүлсэн гэсэн тийм хэргийн материал байсан байгаа. За тэгээд хэргийн материал дээр болохоор эмнэлэгт хүрээд нас барсан. За эмнэлэгт очоод X-ray зураг авахулахад бол гавлын яс цуурсчихсан, хавирганы яс хугарсан, гарны яс хугарсан ийм байдалтай ирсэн гэсэн тийм мэдүүлэг байсан байгаа. За тэгээд одоо энэ хэргийг биш шүү дээ маха. Зүгээр осол гэд өнгөрөөцсөн байсан байхгүй. За яагаад вэ гэхлээр шүү дээ. Хүүхдийн үхлийн шалтгаан бол энэ одоо бэртлүүдтэй ямар ч холбоотой биш байсан байгаа нэгт. За тэгээд хоёрт болохоор ээж аавын мэдүүлэг яг л жинхнээс ярьж байгаа юм шиг ээж аавын мэдүүлэг бол ингэж бичигдсэн байгаа. Ууган хүү маань баг хүүгийн маань дээр ингээд явж очоод ингээд бүдэрж унаад за тэгээд хавирга нь хугарч гар нь хугарсан байх магадaltaй. За гавлын ясны хувьд бол хэд хоногийн өмнө ингээд орон дээрээс ганцаараа байжгаад унсан гэсэн тийм мэдүүлэг бичигдсэн байгаамаа. За иймэрхүү мэдүүлэг өгсөн болохоор мөрдөгчнөр угаасаа цул тавьж явуулсан байгаа. Одоо энэ Жисугийн хэрэг гарснаас хойш л ер нь бол энэ хүүхдийн өмнөх хүүхдийн хэрэг бас цогцсон юм байлээ л дээ. За ингээд эмчнэрээ ярьж байгаагаар бол шүү дээ энэ нас барсан хүүхдийн
тэр хавирганы яс хугарсан гэсэн шүү дээ. Хавирганы яс яагаад хугарсан бэ гэхлээр магадгүй ингээд бадсан байж магадгүй. Хүүхдийн хавирганы яс бол тэгж амархан хугарах ёсгүй. Ингэж бадсан байж магадгүй гэж ярьж байгаа байхгүй юу. За тэгээд тэр гарны хугарал бол шүү дээ. Гарны хугарлын ясны зургийг харахад бол ингээд мушгсан байх магадaltaй гэж үзсэн байгаа. За тэгээд тэр гавлын ясны цуврал бол хатуу зүйл дээр хөвтөж яахт нь ч юм уу те ингээд толгоогоо хатуу зүйл дээр тавьсан байхад дээрс нэг юмар зогсон болтой байна. Ийм учраас цуурсан байх магадaltaй ийм гэмтлүүд байна гэж эмчнэр үзсэн байгаа. Тэгэхээр мааха боддоо энэ өмнөх хүүхэд нь маш их хүчрхийл дунд байжгаад 100 хоноод нас барсан байгааз. Би өмнөх дугаар дээр 133 хоногтой 4 сартай хүүхдийн үхлийн талаар ярьсан шүү дээ. Амар ёо. За ингэж Жисүгийн цогц хаана байгааг Кимээс асуухад би шоронгоос гарч ирээд шүүгэнд байх охиныхоо цогцыг хогийн торонд хийгээд боогоо тайсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Энэ одоо эцэг хүний амнаас гарах үг мөн үү манайхаа? Одоо Солонгос тийм хогны тор гэж байдаг байхгүй одоо тэр торонд хийгээд хайсан гэж байгаа байхгүй. За энэ бүх мэдүүлгийг мөрдөгчнөр соод хийсэн чинь соо маш сонин үг үйл гаргасан байгаа юм заяа. За тэр үг үйл нь юу вэ гэхэлэр өөрөө өөртөө ярьсан байхгүй. Жисү өөрт нь л байгаа шүү дээ. Ийм аимшигтай үг хэлсэн байхгүй. Бүр маш аимшигтайгаас учир битүүлэг. Энийг одоо юу гэж ойлгох юм аа. За ингээд бүртгэгчд болон шинжээчийн багийнхан Кимийн оршин суух гэх газрыг шалгадаг. Энэ газар нь бол Кимийн аавын байр байсан байдаг. За энэ байрны дээврийн давхрыг шалгахад нэгэн гар цүнх оддог ба за та бүхний одоо харж байгаачлан энэ цүнхнээс гадна нийт 12 давхарлсан цаасан болон одоо тийм янз бүрийн зүйлээр ороосон зүйл гарч ирсэн байгаа. За тэгээд тэр зүйл нь юу вэ гэхлээр өргөөшөө 24 см, уртаашаа 35 см ийм улаан өнгөтэй кимчи хадгалдаг сав гарч ирдэг ба түүний дотор Жисү охины нэг хил 17 грамм цогц гарч ирдэг. За тэгээд энэ Жисү охины цогцсны үнэр яагаад гараагүй вэ гэд шинжээчнэр одоо цагдаагийнхан энэ ааваас асуусан чинь Жисү охины цогцыг би хадгалахдаа биеийн савнгаар маш сайн угааж агаад за тэгээд хүнсний скотчоор ороогоод за тэгээд кимчи хадгалдаг савч одоо тийм үнэр одоо ялгаруулдаггүй тийм сав байдаг хгүй. За тэгээд кимчиний савнд хадгалсан болохоор үнэр гараагүй хаа гэсэн тийм зүйлсийг ярьсан байгаа юм л та. Хэлэх муу үг олдохгүй байна. Хүн гэдэг үнэхээр аимшигтай юм. Яаж ийм зүйл оюун бодлоос нь төрж гардаг байна. За тэгээд аавын мэдүүлэг заавч хийжтэй энэ Кимийн мэдүүлгээс Жисү охины цогцтой би ингээ 2 жил амьдарсан. За би ингээд аавтайгаа аавындаа хамт амьдарч исэн болохоор Жисүгийн цогцыг цүнхэнд хийгээд хадгалсан, шүүгэндээ хадгалж исэн. За тэгээд аав хэрвээ гэртээ ганцаараа үлдэх болвол би Жисүгийн цогц байгаа тэр цүнхийг аваад мотоциклынхаа бүхээгт хийгээд ингээд явдаг байсан гэсэн аимшигтай мэдүүлгийг ингээд давхар өгсөн байгаа. За тэгээд энэ соогийн хувьд бол соо бол үнэхээр яасан ч ээж хүн, их хүн гэж хэлэхгүй. Энэ бол бүр ац тэр чөтгөр шулам. За энэ шулам бол биш тэ юу гэж бас хийсэн бэ гэхлээр би охиноо алаагүй, би охиноо хүчрхийлж байгаагүй. Зүгээр л өөрөө ганцаараа байж байгаад үхсэн шүү дээ. Энэ бол миний буруу биш гэсэн байгаа юм. Үгүй боддоо маха ганцаарангийн хүүхэд нялх хүүхдийг ганцаарангийн орхиод явна гэдэг энэ хүүхдийн хүчрхийл шүү дээ. Тэр хүүхдэд маш их айцтэй, маш их зовлон тэ мэдрэгдэж байгаа шүү дээ. Ийм аимшигтай тэ үхэн хүүхдлээ энэ хүүхд зовсон байхгүй юу? Удаанаар 2хан нас хүртлээ. Ямар их зовлол тэ ямар их тийм шаналлыг мэдэрсэн бол энэ хүүхд. За ингээд энэ аз сэтгэрүүдэд
шүүхээс маш бага ял оноосон байгаа. Энэ бүр үнэхээр харамсалтай. Ээжид бол 8 жил 6 сарын ял оноосон байгаа. За энэ Ким А болох нөгөө Кимд бол 2 жил 4 сарын ял оноосон байхгүй. Яагаад гэвэл нөгөө нэг яг алсан гих нотлох баримт яг үндэ олдоогүй. Солонгосын одоо энэ шүүх гэдэг чинь яг л ийм нотлох баримт гэдэг зүйлийг маш сайн чанга одоо сахидаг ийм зүйл тогтолцоотой болохоор яг л хууль дурмынхаа дагуу одоо ингэж ял оноосон л байгаа юм л та. За маахан ийм маш хүнд хэрэг ярьлаа. За тэгээд намайг дэмжиж надад урмын өгч байгаа та бүхэндээ баярлалаа. За тэгээд угаасаа би байнга хэлдэг хүүхдэд хайртайгаараа хүүхдэд ойлгодог байгаараа ярилцдаг байгаараа. За тэгээд хүүхэд бол Монголыг дараагийн түвшинд аваачих үнэт зүйлс юм шүү маахан. Хүүхдэд нандинч хайрлаарай. За тэгээд subscribe дараарай, лайк дараарай. Коммент бичээрэй. Та бүхэн сэтгэлээ үлдээгээрэй. За тэгээд баярлалаа. Инжира, яасан? Авдар ирсэн мүү? Танайш. За авдар. 안녕 гэж маахан. Ийш харж байгаа. Энэ камер руу гарч 안녕 гэж. хайртай шүү гэж. 사랑해 гэж. 사랑해. 하트 гэж. яасан? Юу юм?